Ямар ч дайны талбарт хамгийн хүчтэй зэвсэг нь буу, шийдэм, эвд мис гэхээсээ илүүтэйгээр айдас байдаг. За дайсныхын зүрх сэтгэвт гүн нэвтэрч дайсныхан байлдах хүсэл зоригийг нь устгаж чадсан жанжин хамгийн агуу сууд жанжин гэж түүхэнд бичигддэг ийм хууль бол байдаг. За тэгвэл 1912 оны 100 Богд хаант Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаад байсан хэдий ч за баруун хязгаарын хамгийн гол түшиц газар болох Ховд хот нь Манжин амбан болон Хятадын олон мянган цэрэгтэй орчин үеийн буу зэвсгээр бүрэн тоноглогдсон маш хүчирхэг гарнизоны мэдэлд бол хിവэр байсан. За Ховдын бэхлэлт нь бол ерөнхийдөө 10 алд өндөртэй хідэн давхар тийм зузаан шавар хэрэмтэй тийм том одоо цайз мэд ийм бэхлэлт байсан. За гэтэл ийм хатуу хамгаалалтай бэхлэлтийг одоо хідэн зуухан хүний бүрэлдэхүүнтэй цахиур буунаас илүү зэвсэг бараг байхгүй шахуу тийм мэрэгжлийн айран биш эгд жирийн малчтаас бүрдсэн тэр Монгол одоо малчин ардуудын одоо тэр ив санааны нэгдэлтээр үүссэн зэвсэгт хүчин за тэр том одоо цайз бэхлэлтийг эзэлж авна гэдэг бол яг үнэндээ боломжгүй баг хар толгоогоор одоо хад мөргөхтэй адил тийм галзуу бөгөөд бүтэншгүй хэрэг мэт бол тухайн үедээ бол санагдаж байсан. Гэвч энэхүү хэцүү тулааныг удирдан чиглүүлэхээр нэгэн ер бусын жанжин морилон ирсэн нь хожим Монголын түүхэнд Хатанбаатар хэмээн мөнхөрсөн сандаг доржин Магсаржав байв. Тэрээр зөвхөн эвдэн бариад дайрдаг эрэлхэг дайчин байсангүй. Тэр бол сэтгэл зүйн дайны жинхэнэ суут мастер нэгэн байв. Ховдын хэрмийг бүслэн хаах үед баруун хязгаар даяар нэгэн цус аимшигт цуу яриа салхи мэт хурдтай тархаж эхлэв. Тэр нь ямар цуу яриа байсан бэ гэвэл Монголын жанжин Магсаржав амьдаар нь баригдсан дайсны цэргүүдийн цээжийг амьдаар нь ярж зүрхийг нь суглан авч сохидж оволцож байхад нь хар сүлдэндээ өргөж тагтаг гин химээх яриа Ховдод байрлаж байсан Манж Хятад цэргүүдийн дунд түгэж тэдний зүрхийг өхөөж шөнө нойрыг нь хугаслах болжээ. Энэхүү аимшигт цус тахилга нь үнэхээр бодит түүх байсан уу? Эсвэл дайсны цэргүүдийн сэтгэл зүйг урьдчилан мохоохын тулд зориудаар тараасан цуст мэдээллийн дайн байв уу? Оросын хаант улсын цэргүүд хүртэл шууд хавтаж зүрхлээгүй Ховдын бэхлэлтийг Магсаржав жанжин цэргийн ямар сууд тактик ашиглаж хүн хүчээр эвд давуу байсан ч уран нарийн арга ухаанаар сэтгэн орж чадав. Өнөөдөр бид Монголын тусгаар тогтнолын түүхэн дэх хамгийн цуст, хамгийн ухаалаг тулаануудын нэг болох Ховдыг чөлөөлөх ажиллагааны давт нууцуд мөн Хатанбаатар Магсаржавын сэтгэл зүйн аимшигт тактикуудыг шинжин ярих болно. Үндэснийх баяр наадмыг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгч Багро брэнд маань орон даяар яг үйлдвэрийн үнээрээ худалдаалагдаж эхэлсэн гэдэг таатай мэдээг дуулгахад бол маш их таатай байна. Та Монгол орныхон айлч цэгээс хүссэн дэлгүүрээс Багро брэндийн бүтээгдэхүүнийг яг үйлдвэрийн үнээр нь худалдан авах боломж бол нээлттэй болж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь дахиад давтан хэлэхэд айлч дэлгүүрээс яг ижилхэн хямд үнээр авах боломжтой болсон юм шүү. Үндэснийх баяр наадмыг өгтөн Багро брэнд орон даяар үйлдвэрийн үнээр худалдаалагдаж эхэллээ. Үн өсөлтийн эсрэг Багро. 1911 оны өвөл Монгол түмэн 200 гаруй жилийн турш Манжин дарлалыг сүрэн зогсож үндэсний тусгаар тогтнолоо аль бие ёсоор арай ядан тунхаглаж зарлаад байсан ийм цаг үе байсан. За нийслэл хүрээнд Богд хаан өөрийнх нь хаан ширээндээ заларч төрийн сүлдээ тэнгэр өөдөө мандуулж байсан хэдий ч за алс баруун хязгаар буюу Ховдод одоо нөхцөл байдал бол шал өөр туйлын игцэгтэй байдалтай бол байсан. За Ховд бол яг үнэндээ зүгээр ч нэг тийм энгийн нэг том хот байгаагүй. Харин Ховд нь бол одоо Манжчин улсаас Монголын баруун хязгаарыг одоо захирах зориулалттайгаар тусгаалan байгуулж барьсан цэрэг улс төрийн маш том түшиц газар буюу одоо сангийн хотын үүргийг бол гүйцэтгэдэг байсан. 10 алд орчим өндөр их бууны сум хүртэл амар нэвтлэхээргүй зузаан шавар хэрэмтэй гадуураа усаар дүүргэсэн гүнзгий шуудуугаар хүрээлэгдсэн энэхүү бэхлэлт нь тухайн цаг үед ямар ч гадны хавталхад өртгөөргүй үхшгүй хэрэммит сүрлэг бөгөөд аюултай харагдаж байв. Гэхдээ гадна байдлаасаа илүү хамгийн ноцтой нь энэхүү хэрмийн дотор Манжин амбан сайдаар ахлуулсан орчин үеийн Маузер Винтов болон пулемет их буугаар бүрэн тоноглогдсон хэдэн мянган хүнтэй Хятадын хүчирхэг гарнизон гаднаас ирэх ямар ч дайралтанд бэлэн байдалтай байрлаж байв. Мөн Ховдын амбан Улястай болон хүрээний Манж сайд нар шиг бууж өгөхийг огтхон ч хүссэнгүй. Тэрээр Бээжингээс их цэрэг ирж туслан гэдэгт хатуу итгэж Ховдын хэрмийг хизээж тавьж өгөхгүй хэмээн гүрийж байв.
Харин Хэрмийн гадна талд тэднийг бүслэн авсан Монгол цэргүүдийн байдал үнэхээр хүнд хэцүү байж, тэд бол орчин үеийн байнгын сургуульттай айран биш, харин их орноо газар шороогоо гэсэн цор ганц халуун сэтгэлээр нэгдсэн, гартаа хуучин модон голтой цахиур буу, мухар хутга төдийхнөөр зэвсэгдсэн жирийн нүүдэлчин ардууд байв. Орчин үеийн галт зэвсэгтэй, бэхлэв цайтай байнгын армийн эсрэг цахиур буу төдийхнөр зэвсгэлсэн магчдын хийх энэхүү тулаан нь яг л нүцгэн гараараа хад мөргөхтэй ижил бүтшгүй зүйл мэт санагдаж байв. Монгол цэргүүд Хэрэм рүү ойртох төдийд дээрээс пулеметийн суман мөндөр буулгаж асрыг хохирол амсуулж байлаа. Гэвч ховдыг чөлөөлөхгүйгээр Монгол улсын баруун хэв хязгаарын аюулгүй байдал, Монголын тусгаар тогтнол хизээч бүрэн бүтэн баталгаажихгүй гэдэг нь тун тодорхой байсан тул Монгол дайчдад ухрах зам гэж байсангүй. Энэхүү аимшигт үхлийн Хэрмийн өмнө Монгол цэргүүд цөхрөнгөө барж эхлэх тэрхүү игзэгтэй цаг мөчид Хатанбаатар Магсаржав болон Манлайбаатар Дамдин сүрэн нар зэвсгийн хүчээр бус уран нарийн арга ухаанаар дайсныг буулгаж авах тактикаа боловсруулсан юм. Энэ нь шууд дайрах дайралтаас илүүтэй дайсныг дотроос нь ядцруулах гэсэн сэтгэл зүйн дайны аимшигт ихлэл байв. Хатанбаатар Магсаржав болон Манлайбаатар Дамдин сүрэн нар шууд зэвсгийн хүчээр хүн хүчээрээ шууд цайзын өдөөс дайрах юм бол Монгол ардууд, Монгол цэргүүд бол бүгдээрээ юу ч үгүй хядуулж устдаж үхэн гэдгийг бол маш сайн мэдэж тоосоолж байсан. Иймээс тэд нар ерөнхийдөө сэтгэл санаа нь мохсон цэрэг зэр зэвсэгтэйгээ хамт үгтгэ гэдэг одоо энэ дайны алтан дүрмийг ашиглаж Хэрмийн гаднаас бол одоо жинхэнэ утгаараа сэтгэл зүйн аимшигт дайралтыг алсаас хийж эхэлсэн байдаг. Монголчууд хүн хүчээр дайснаас хэд дахин дутуу байсан тул хамгийн түрүүнд Монгол цэргүүд маш олуулаа буюу асар том айрамтай байгаа мэтээр харагдах хуурмаг дүр зургийг бүтээх шаардлагатай болов. Магсаржав жанжин цэргүүдтэй мордийнхан сүүлэнд том бургас бутарган уяхыг тушааж өдрийн цагаар ховдын Хэрмийг тойрон зогсолтгүй дахиудж эхлэв. Алсаас харахад энэ нь тэнгэрт тулам их тоос манан босож яг л хідэн төмөн хүнтэй асар том айрам айсуу мэд сүрлэг бөгөөд айдас хүргэм харагддаг байв. Хэрэм доторх хятад манж цэргүүдийн хувьд Бээжингээс тусламж ирэх хүртэл хизээч барж идэхгүй их цэрэгт бүслэгдлээ хэмээн сэтгэл зүйн гүн цөхрөлт автаж эхлэв. Харин шөнийн цагаар энэхүү сэтгэл зүйн дайралт улам бүр харгас хэлбэрт шилжиж байв. Хатанбаатар жанжин уулын ингэр толгод дагуулan асар олон тооны түүдэг гал асаалгаж цэргүүдээрээ маш чангаар уухайлуулан хашгируулж хингэрэг нүдүүлдэг байж. Хэрэм доторх дайснуудын хувьд тэд бүслэгдсэн байсан тул хинч хэрмээс гарч чадахгүй бөгөөд үүнээсээ болоод гадаад ертөнцөөс тэд бүрэн тусгаарлагдсан учраас харанхуй шөнөөр тал бүрээс нь гал хүрээлэн асан дүрцэх нь тэдний зүрхний зоригийг өгүүлж одоо л нөмрөөд ороод ирэх нь гэсэн үхлийн айдас давтуулдаг байж. Энэхүү зогсолтгүй үргэлжлэх чимээ шууган байнгын түгшүүр нь Хэрэм доторх цэргүүдийг унтаж амрах ямар ч боломжгүй болгож нойргүйдэл болон мэдрэлийн туйлдэлтэнд хүргэсэн гэдэг. Сум хэдий олон байлаач гох дарах цэргийнх нь гарынхан чичирхийлэл зогсохгүй бол тэрхүү зэвсэг ямар ч хэрэггүй төмрийнсэг болж хувирдаг. Магсаржавын энэхүү тактик нь дайсныг ганцч сум үргэхгүйгээр дотроос нь нурааж тархинд нь ялагдал суулгах хамгийн төгс сэтгэл зүйн цогцолт болсон юм. Ер нь хүн гэдэг амьтан хоолгүй байх, өлсөж сангах, нойргүй байхыг төвчж чаддаг хэрнээ айдас гэдэг одоо сэтгэл зүйн асар том мангаст эзэмдүүлсэн үедээ бол одоо ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй шахуу болж хувирдаг. За ховдын Хэрмийг одоо бүслэх үед бол баруун хязгаар даяар тэр салхи шиг тархсан нэгэн тийм цуу яриа одоо манжийн амбны тэр хэрмэн дотор одоо дайснуудын сэтгэл зүг бол оронгоор нь эргүүлж орхисон одоо ийм үйл явдал болсон гэдэг. За тэр нь ямар аимшигтай цуу яриа байсан бэ гэвэл Монголын жанжин Магсаржав бол одоо жирийн нэг хүн ерөөсөө биш юм байна. Энэ Магсаржав гэдэг хүн бол чөтгөр шуламтай нөхцсөн одоо чөтгөрийн араатан. За тэр хүн бол одоо амьдаар нь баригдсан манж хятад цэргүүдийн одоо цээжийг нь амьдаар нь яраад амьд байхад нь тэр цохилж байгаа зүрхийг нь сугадж авч тэр цохилсож байхад нь одоо Монголын тэр хар сүлтэндээ өргөж тагтдаг гисэн гэдэг одоо ийм нэг аимшигын цуу яриа манж хятад цэргүүдийн донд бол тархсан байт юм байлээ. Эдгээр үгс дайсны цэргүүдийн чихэнд хүрэхэд тэдний хувьд үхэл гэдэг зүйл зүгээр л нэг сумны шарахаар амьсгал хураах явдал биш, харин амьдараа зүрхээ суглуулах аимшигт тамлал болон хувирч эхлэв. Хятад цэргүүдийн дунд монголчуудын гарт амьдаран орцлогдсноос өөрсдийгөө буудаж үгсэн дээр хэмээх гүн гүнзгий цөхрөл паник үүсэж эхлэв.
Тэгвэл Хатанбаатар Магсаржавын зүрхээр туг тактик гэх яриа нь үнэхээр бодит явдал байсан уу гэх асуулт бас гарч ирнэ. Түүхэн сурвалжуудад дурдсанаар бол монголчууд дайны үед сүлд тугаа дайсны цусаар мялааж тактик эртний харгас уламжлал байсныг үгүйсгдэггүй. Гэхдээ Магсаржав жанжны хувьд энэ нь хэтрүүлэгтэй цуу яриа байв. Гэвч тэрээр энэ яриаг няцаах бус оронд нь харин ч дайсны эсрэг чиглэсэн сэтгэв зүйн зэвсэг болох нь чадамгай ашиглаж чадсан юм. Сум ганцхан хүнийг өхүүлэн устгадаг бол айдас гих зүйл мянган цэргийн зүрхийг нэгэн зэрэг зогсоох хүчтэй. Энэхүү цуст цуу яриа нь бэхлэлт доторх хятад манж цэргүүдийн байлдах сүүлчийн хүслийг мохоож зэвсэг барих гарыг нь салгалуулсан хамгийн хүчтэй сэтгэл зүйн дайралт болон хувирчээ. Хэдийгээр Хатанбаатар Магсаржав жанжны хийсэн энэхүү сэтгэл зүйн дайн нь бол дайснуудын сэтгэл зүйд бол маш хүчтэй цохилтөгч тэдний байлдах урам зориг бүх мороолыг нь маш ихээр унгааж байсан үнэн боловч тэр яг ховд хотын тэр өндөр бэхлэлт даван туулахын тулд дан ганц сэтгэл зүйн дайн биш зайлшгүй тэр бэхлэлтийг бол нурааж цус урсгасан тулаан хийж ялалт байгуулахаас өөр арга бол тэнцээ байхгүйсэн. За ингээд 1912 оны 8 дугаар сард Хатанбаатар Магсаржав болон түүнтэй хүч хавсархаар ирсэн Манлабаатар Дамдын сүрэн нарын нэгдсэн хүч ховдын цайз руу шийдвэрлэх ерөнхий дайралтанд орох тушаалыг буулгасан байдаг. Дайралт эхлэх дохио өгмөгц Монголын цөөн хэдэн их буунууд нэгэн зэрэг гал нээж хэрмийн хамгийн сул хэсгийг онлон тасралтгүй нүдэж өглөв. Хэдэн өдрийн турш нойргүй айдсын манан дунд байсан дайсны цэргүүд сандралтаж хэрмийн дээгүүр зоосон пулемет болон Маузер винтов буугаараа гаднаас довтлох монголчууд руу хайр найргүй шүршиж өглөв. Гэхдээ үнэндээ бол манж хятадын цэргүүдийн эзэмшсэн тэрхүү орчин үеийн галт зэвсгийн өдөөс морьтой дайрна гэдэг бол яг үнэндээ сайн дураараа үхэл рүүгээ алхаж буйгаас ямар ч өөрсгүй хэрэг байв. Гэвч тусгаар тогтнолоо гэсэн үхэхээс буцахгүй ирчүүдийн хувьд ухрах араа гэж нэгэнт байсангүй. Магсаржав жанжны урагшаа гих сүрлэг тушаалаар монгол цэргүүд үхлийн сумны өдөөс морио унан давхицгааж уул талыг дөргөм хүчтэйгээр уухайлан довтлов. Улмаар монголчуудын их бууны суманд ховдын хэрмийн нэгэн хэсэг цууран сэтэрч нурмагц утаа тоосны дундаас Мортон баатрууд яг л галзуурсан чонон сүрэг мэт ховд хотод нөмрөн орж ирэв. Энэ мөчөөс ихсэн хэрэмний гаднах буудалцаан зогсож харин хэрэмний дотор талд жинхэнэ ам өрссөн цус асгаруулсан гардан тулаан ихлөв. Хятад манж цэргүүд зэвсэг сайтай хүн хүчээр олон байсан хэдий ч хэдийнэ сэтгэл зүгээрэн ялагдсан үхлийн айдаст автаад байсан тул монгол цэргүүд ховд хотод нэвтрэн орж ирмэгц монгол ирчүүдийн догшин сүр эвтний ирнээс ухаангүй сандран зүхтаж эхлэв. Үе үеийн дайчдын цусаар хамгаалагдж ирсэн монгол хүний эрэлхэг зориг жанждын суут ухааны өмнө баруун хязгаарын үхшгүй хэрэм химээх ховдын бэхлэлт инхүү нуран унсан юм. Ингээд ховд хотод буун дуу намжиж утаа ман замрах үеэр саяхан Бээжингээс тусламж ирнэ бид нар хизээж бууж өгөхгүй хэмээн эвт бардамнаж монголчуудыг дорд үзэж байсан ховд дахь манжийн амбан сайд point сайд тэргүүтээ манж хятадын түшимдүүд эцсийн мөчөд бол бүгдээрээ монголчуудаас амь гуйцгааж монгол жанждын өмнө өвдөг сөхрөн унахаас өөр сонголтгүй болсон гэдэг. За ингэж 200 гаруй жил бол тарчилхан дарласан манж гүрний ноёрхол Монголын баруун хязгаарт бүр мөсөн эцэс болсон түүхтэй. Монголчууд өөрсдийнх нь тусгаар тогтнол баруун хязгаарын тусгаар тогтнол аюулгүй байдлыг манжуудаас хизээж гуйж аваагүй, манжууд ч Монголын тусгаар тогтнолыг сайн дураар нөгөөгүй. Харин Хатанбаатар Магсаржав тэргүүтээ олон жанжид эрэлхэг баатруудын хүчээр бид нар өөрсдөө зэвсгийн хүчээр цус урсгаж тусгаар тогтнолоо өөрсдийн гараар бол авч тунхаглаж чадсан түүхтэй юм а. Ховдыг чөлөөлж манж хятад цэргүүдийг бодцогсон Хатанбаатар Магсаржав ялалт байгуулсныхын дараагаар өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг бүх нийтэд харуулв. Дайсны зүрхээр туг тагтаг, цусаар цангасан хэрцгий алуурчин хэмээн цуурайтаж, дайсныг айдаст автуулж байсан тэрээр бууж өгсөн манж хятад цэргүүдийг үе олноор нь хядаж ховдод байсан бүх хятад хүмүүсийг устгаж, цусан өшөө авалт хийх бус, харин жинхэнэ төрийн хар хүний ухаалаг жанжны хосгүй дүр төрхөн харуулсан юм. Тэрээр ховд хотод байсан олон тооны хятадын энгийн худалдаачид пүүсийн эздийг дээрэм тонуулаас хатуу хамгаалж, амь нас эд хөрөнгийг нь баталгаажуулсан хатуу тушаалыг цэргүүдтэй буулгав. Манжин амбан болон олзлогдсон цэргүүдийн зэвсгийг нь хураан авч Оросын хэлээр дамжуулан хятадын нутаг руу амар тайван буцаах шийдвэр гаргасан нь тухайн үедээ олон улсын дайны хуулийг дээдэлсэн дээд зэргийн дипломат алхам байв.
Энэ бүхнээс харахад Хатанбаатар Магсаржав бол зүгээр нэг цус урсгах дуртай мухар сохор дайчин байгаагүй гэдэг нь батлагддаг. Тэр бол зорилгодоо хүрэхийн тулд сэтгэл зүйн аимшиг дайныг гарамгаа ашиглаж чаддаг хэрнээ ядалт байгуулсан хойноо инэрэнгүй сэтгэлтэй байж төрийн бодлогыг хэрэгжүүлж чаддаг Монголын жинхэнэ тулгуур баг нь болсон жанжин байв. Ховд хотод чөлөөлөгдснөөр Монгол улс баруун хэл хязгаараа жинхэнэ утгаар нь өөрсдийн мэдэлд авч чадсан түүхтэй. Хатанбаатар Магсаржав жанжны ховдыг чөлөөлсөн энэхүү гарамгаа ядалт нь Монгол улсын орчин цагийн түүхэнд бол одоо үнэлж баршгүй асар өндөр ач холбогдолтой үйл явдал болсон. За энэ нь зөвхөн нэг хотыг бол эзлэн авах асуудал биш, харин Монгол улс баруун хэл хязгаараа гадны төрөмгийлээс бол бүрэн хамгаалж чөлөөлж өнөөгийн одоо бидний оршин тогтнох газар нутгийн бүрэн бүтэн байдлыг бол эргэлт босолтгүйгээр баталгаажуулсан тийм түүхэн эргэлтийн цэг байсан гэж хэлж болно. За хэрвээ тухайн үед ховдын бэхлэлт рүү дайрж ховдын бэхлэлтийг эзэлж чөлөөлж чадаагүй бол өнөөдрийн Монгол орны газрын зураг газар нутаг манай улсын баруун хэсэг магадгүй хятадын газар нутаг тэр чигээр одоо үлдэж магадгүй одоо үлдэх байсан гэж бол үгүйсэхгүй манччин гүрнийг бол бүгд найрамдах хятад ард улс бол шууд залхамжлагч гэж өөрсдийгөө тодорхойлдог. Иймээс Монголын баруун хязгаар тухайн үедээ манжих хിവэр хэрвээ үлдсэн бол шууд тэрнтэй хамтаар бол бүгд найрамдах хятад ард улс залхамжлаад авах эрсдэл өндөртэй байсан гэсэн үг. Энэхүү агуу ядалтын мэдээ нийслэл хүрээнд ирэхэд Богино хаан туйлын ихээр соёрхон таалж Самдаг доржийн Магсаржавын эх орныхын төлөө байгуулсан онцгой гавьяаг үнэлж үеийн үед үл тасрах Хатанбаатар хэмээх эрхэм дээд цолоор шагнаж түүнийг Монголын түүхэнд үрд мөнгөчүүлсэн юм. Түүнийг тойрсон дайсны зүрхээр туг тактик гэх мэт аимшигт цуст цуу ярианууд нь олон жилүүдийн уртад бүдгэрч домгийн шинжтэй болон хувирав. Гэхдээ энэ нь түүнийг харгас яргалагч байсан гэдгийг бус харин дайсныхын зүрх сэтгэлд хэрхэн гүн айдас хуруулж сэтгэл зүйн дайныг төгс эзэмшсэн цэргийн суут жанжин байсныг гэрчилдэг. Тэрээр хүн хүч зэвсгийн хувьд үнэмлэхгүй дутуу байсан ч оюун ухаан болон залхимх сэтгэл зүйн давуу байдлаараа хүчрхэг дайсныг хэрхэн өвдөг сөхрүүлж болдгийг дэлхийн нийтэд харуулсан цэргийн түүхэнд хамгийн суудчинчдын нэг. Өнөөдөр бид баруун хязгаарын уудам тал нутаг сүрлэг уулсыг харах бүртээ Хатанбаатар Магсаржав болон түүнтэй мөр зэрэгцэн тулалдсан мянган эгэл баатруудын асгаруулсан цус тэдний золиосыг хизээч мартах учиргүй. Түүний бид бүхэнд үлдээсэн өв бол Монгол улсын тусгаар тогтнол хамгийн гол нь бүрэн бүтэн газар нутаг хэмээн хэлэхэд буруутгах зүйл нэгэхэн ч үгүй. За ингээд өнөөдрийн дугаар маань та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.